За Монгол улсын нэгдсэн төсөв 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл 28-29 оны төсвийн төсөөллийн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн. Нэмэгдсэн үртгэн албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. Уг хуулийн 17-гийн 1 заасан буюу шилжилтийн үеийн зохицуултыг хүчингүй болгохоор засгийн газарт өргөн мэдүүлсэн байна. Дунд болон бага орлоготой иргэдэд зориулж 0-500 сая төгрөгийн худалдаа авалт хийвэл буцаа олголтыг 100% болгоно. 1 сая төгрөгийн худалдаа авалтад 50%, 1 саяас дээш бол 20%-ийг буцаа олгохоор анх оруулж ирж баталж байсан. Жил хүрэхгүй хугацааны өмнө шүү дээ. Тэгэд энэ одоо 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлээд дагаж мөрдөгдөхөөр байсан боловч мөрдөгдөж амжилгүй хүчингүй болох гээд байна. Нэмэгдсэн үрдгийн албан татвар улсын төсвийн 20 орчим хувийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр сүүлийн 10 жилд бол нөөц бол тогтвортой өсөж байгаа. 2025 оны одоо гүйцэтгэлээр урьдчилсан байдлаар бол 6.2 их найдад хүрсэн гэж хэлсэн. Энэ хуулийг хүчингүй болгож байгаагийн зорилго нь юу юм бэ? Улс мөнгөгүй болцсон юм уу? Эсвэл иргэн баян байж болохгүй байгаа юм уу? Иргэн мөнгөтэй байж болохгүй байгаа юм уу? Эсвэл энэ нөөтийн буцаан олголтыг нэмэгдүүлэх одоо энэ хууль явах юм бол 1.8 их найдын орлого тасарна гэж байнгын орон дээр мэдэгдсэн. Энд чинь уг нь дэв парламентаар дамжаад 100,000 гаруй иргэн өөрөө санал өгөөд улсын хурлаар ороод бид нар энэ хуулийн төслийг баталж ирсэн шүү дээ. Энэ бол энэ танхимд сууж байгаа гишүүд гэхээсээ илүү иргэдээс ирсэн санал хүсэлт хамгийн бодиттой юм байсан. Тэгээд технологийн дэвшил дэв парламентыг ашигласны хэрэг байхгүй боллоо. За Монгол улсын үндсэн хуулийн 3-1 заасан засаглах эрх мэдлээ иргэд анх удаага ил тод нээлттэй хэрэгжүүлж чадлаа. Иргэдийнхээ үзэл бодлыг эрхэмлэн сонсож хууль тогтоох Монгол төрийн үндсэн зарчим биелэгдэж байна гэж улсын их хурлын энэ дээрээс улсын их хурлын дарга яг хэлж байсан энэ хуультай холбогдуулаад. Гэтэл одоо яг энэ яриад байсан бид нар хуулиа хүчингүй болгох гээд ингээд энэ зааланда сууж байна. Тэгэхээр энэ иргэдээс энэ 6 хоногийн дотор л баг бүрдсэн шүү дээ. Энэ иргэдээс ирсэн 100 гаруй мянган иргэний саналыг бид нар одоо яг яах юм бэ? Тэднэрт яг ямар тайлбар өгөх юм? Инфляцийн түвшин нэмэгдээд өргөн ирээний бараа бүтээгдэхүүний үн бол тогтвортой өсөж байна. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт л одоо буурч байна. Гэхдээ уг нь энэ үед энэ нөөцийн буцаа олголт бол хамгийн чухал асуудал байсан. Иргэдэд дэмжих, иргэдийнхээ одоо энэ парламентад өгсөн итгэл дээр нь өөрсдийнхөө үзэл бодлыг үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх нь маш том асуудлыг бид нар уг нь шийдсэн, их хурл шийдсэн бид нар те засгийн газар цуг байж байгаа. Одоо энийгээ буцаах энэ гол тэр юм хилээч. Иргэдэд одоо бид нар юу гэж хэлэх юм? Юу ойлгуулах юм? Иргэдийнхээ эрхэнд талдж байгаа энэ асуудалд яг тодорхой хариулт өгөөч гэдэг ганцхан асуулт байна. Инх хоёрсад хариулъя. Энэ асуудлыг хуушлан их хурл батлахдаа нийгмийн сайн сайхнаа хараад нэг орлого болцоогоо л дутуу тооцсон. Үндсэндээ одоо юу гэдгийг малгүй байж хүнд мал амлсан л гэсэн үг. Энийг өхийн тулд улсын төсөөр хийж байгаа хөрөнгө оруулалтуудаа зогсоох нэ. Хүрэлцэхгүй байна. 2 орчим их найд. Төсвийн доктортой байдлын зөвлөл бол 2.5 их найд гэж гаргаж байгаа. Манайх бол 1.8, за дунджаар утгаад 2 их найдын орлого буурхна. Гэтэл бидэнд байгаа 27 оны төлбөрөөр хөрөнгө оруулалт хийх чадвар маань 2.2 их найд байгаа. Хөрөнгө оруулалт явахгүй л гэсэн үг. Хөрөнгө оруулалт явахгүй гэсэн одоо эхэлсэн зэвсэрлэг сургууль, орон нутгийн зам, дэд бүтц эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд бүрэн зогсноо л гэсэн үг. Тэрний цаана зээл хуу аваад энэ хөрөнгө оруулалт хийгээд ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдэд асуудал хүндэрнэ л гэсэн үг. Нөгөө талаар төсвийн орлогоосоо ингээд сох бид нар ингээд нэмээд орлого дутаад ирэхээр нөгөө багш эмчнэрийнхээ нэмсэн цалингаа санхүүжүүлж чадахгүй болно л гэсэн үг.
Нөгөө тэтгэврээ 10% нэмж чадахгүй. Төрийн албан хаагчдын цалингоос инфляцтай уялдуулах нэмэх асуудал хүрэлцэхгүй болно л гэсэн үг. Манай эдийн засгийн потенциал орлого төвлөрж байгаа зүйл үндсэндээ ингээд ханж байна. Одоо бидэнд шинэ эдийн засаг хэрэгтэй. Шинэ оюутлогоо, шинэ тавталгоо, шинэ төмөр зам, шинэ экспорт, шинэ зах зээл руугаа орох одоо энэ бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Нөгөө талдаа шинэ үйлдвэр уурхай аж ахуйн нэгжийн эргэлтэнд оруулъя, орд газар ашиглая, дандаа эсэргүүцэл, үгүйсгэл, улс төржилтөнд гэтрээд. Бид нар шинээр баялаг бий болгож чадсангүй шүү дээ. Үндсэндээ 70 жилийн түүхтэй геологийн байгууллагын олж илрүүлсэн жоохон орд нөөцөн дээр л одоо 30 жил бид нар зарцуулт хийлээ. Шинээр олигтой нэгч орд газар шинж нөөцийг бий болгож шинэ одоо үйлдвэрлэлийг бий болгосон. Тэгэхээр эдийн засгийн бодит чадах маань одоо үндсэндээ ханаад эхэллээ. Одоо эрс өөрчлөлтүүд, хувийн хвшлээ дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, өмчийн хадшгүй дархан байдал, бизнесийн эрх чөлөөний асуудлыг бид нар онцгой анхаарч явахгүй бол эдийн засгт бизнесийнхаа ер нь орчингоо муутгацсан, хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдсан, улс төр цороогаа төвөө гаргачихсан. Тэгэхээр бидний ганцаар гарц байгаа нь ерөөс эдийн засгаа идэвхжүүлэх, хувийн хвшлээ дэмжих, эдийн засгийн төрийн оролцоог багасгах, эрс шийдэмгий реформ арга хэмжээнүүдийг л авч хэрэгжүүлэх. Тэгжээж бидэрт жоо орон зайгаа гаргана. Монгол улс хөрөнгө оруулалтанд бизнес таатай ус олж хуурах ёстой. Ингэхгүйгээр цаашаа явахгүй. Одоо байгаа зүйл маань урсгал зардалтаа баригдаад ингээд дуусч байна. Шинээр хөрөнгө оруулалт хийх чадвараа 27 оноос алдсан. Үржилсэн хөрөнгөө санхүүжүүлэх тал шүү. Бодит байдал маань юм. Үнэхээр сайн сайхан болцоотой бол ингээд өгөөд нэмээд явах хүсэл байна л да. За баясгалан гишүүн тодруулж асууя. За тэгэхээр энэ дээр үл яг энэ их хурлын гишүүдийн гаргасан санал гэхээсээ илүү 100 мянган иргэний гаргасан санал учраас дахин тодруулж байгаа. За өмнөх засгийн газар хэтэрхий хийсвэрээр төсөөллөөд худлаа амлаад энийг хийчлээ гэж ойлголоо. За тэгвэл энэ удаа танах одоо дахиад хийхдээ бид нар хамгийн том төсөл мега төсөл маань хүн гэж ярьж байгаа шүү дээ, тийм ээ? Хүн иргэд. Тэгвэл энэ иргэдээ дахиж ингэж битгий хуураарай. Дахиад эндээ чиглэсэн юмыг ингэж одоо чадахгүй юмаа бид нар дахин амлах хэрэггүй нэ их хурлын гишүүд ч ялгаалга. Тэгэхээр нэг баталсан юмаа баталсан чигээрээ явуулжээ. Тэрэндээ таарсан юмаа хийх ёстой. Тэгэхээр би үл энэ дээр бол өнгөрсөн засгийн газар бол маш том алдаа гаргасан юм байна гэж ойлголоо. Энийг бол иргэддээ ч хэлээ. Энэ өнгөрсөн засгийн газар алдаа. За энэ хоёрсад хариулъя. Засгийн газар алдаа гаргаагүй. Энэ нэмэгдлүүд бүгд улсын хурал дээр улсын хуралд өргөн барьсан төсвийн хилцүүлгүүгээр л гарсан. Эхлээд бид нар чинь нөөтийн асуудлаа эдийн засгаа идэвхжүүлэх орлогын талаасаа явж исэн чинь гинт бусад зардлууд цалингийн нэмэгдлийг хийнэ гэд энэ гурван талд хилцээр жигсаал цуглаан гэд дөрвөн их найдын нэмэлтийн хүсрийг бид нар баталчлаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө нөөтийн бодлого чинь гацсаж байгаа. Одоо засгийн газар тооцоог нь оруулж ирж байгаа байхгүй юу? За нөхцөлбөл эдийн засгийн чадвах орлого зарлах чинь ингэж гарч байна. За одоо улсын хурлаа гишүүдээ сонголтоо хийл гэж байгаа. Нөөтөө өгөөд хөрөнгө оруулалтаа зогсоох уу? Цалин тэтгэврээ нэмээд хөрөнгө оруулалтаа зогсоох уу? Одоо энэ шийдэл байхгүй юу? Энэ бол одоо бидний мэтгэлцээ өнөөдрийн хуулийн зорилго. Одоо аль нь дээр байна? Энэ аль нь Монгол улсын эдийн засгт хэрэгтэй байна? Энэ эдийн засгийн төсвийн байдал хүндэрж байгаа үед бид нар аль бодол За мөнгөн цогийн ган хөлөг гишүүн асуултаа асууя.